За сайн бацгаана уу? Төгөл рүү анхаарчны 16 дугаар хичээл эхэлж байна. За өнөөдрийн хичээлээр бид нар алсад суугаа ээж дууны үргэлжлэлийг үзэх болно. За өмнөх хичээлдэр бид нар эхний нүрийг үтсэн бол одоо бид нар 2 дугаар нүр буюу 10 дугаар тактнаас эхлээд үзэх нэ. За баруун гарнаас эхлээд явъя. За 1 дугаар октавын си нот 2 дугаар уруу си дахиад си 2 дугаар октавын ми 5 ре 4 ми 5. За дахиад нэг удаа тоглоё. Си ми ре ми. За цааш нь явлаа. 2 дахь октавын ре 4 дугаар орон. Ре ми ре си 2 ля 1. Дахиад нэг удаа. Ре ми ре си ля. За цааш нь явлаа. 1 дахь октавын соль нот 1 дугаар орон. Сол 2 дахь октавын ре 5. За си 3 ре 5 ля 2 си 3 ми 1. За дахиад нэг удаа нот ойлоод яваад үзье. Сол ре си ре ля си ми. За энэ хүртэл баруун гараараа сайн тоглож сурсан бол одоо өдрөө 100 гарыг үзье. За 100 гар мөн адил бидний бас өмнө тоглож ирсэн дандаа нотнууд байна. За 10 дугаар тактны 100 гар. Их октавын ми нот 5 дугаар орон. Си нот 2 ми 1 си 2. За цааш нь явлаа. Бага октавын до 5. За сол 2 до 1 буцаад сол 2. За дахиад нэг удаа нот ойлоо яваад үзье. Ми си цааш нь до сол. За цааш нь явлаа. За бас өмнө тоглож ирсэн нот байна. Их октавын ми 5 дугаар руу си цааш нь явлаа. Их октавын ля нот 5 дугаар руу ля ми 2 ля 1 буцаад ми 2. За дахиад нэг удаа энэ тактик тоглоё. Ми си цааш нь явлаа. Их октавын ля ми. За цааш нь явлаа. Их октавын соль нот 5 дугаар руу сол ре цааш нь явлаа. Их октавын си нот 5 дугаар руу си фа диезтэйг хараараа фа диез си фа диез. Дахиад нэг удаа тоглоё. За хурууны дугаарууд бол бүгд ижилхэн 5 2 1 2 гэсэн хурууны дугаараар явж байна. За их октавын соль нот явлаа. Сол ре цааш нь явлаа. Си фа диез. За дараагийн такт явлаа. Их октавын ми нот 5 дугаар руу ми си ми 2-оо давууллаа. Сол си дээр нэг дарлаа. Буцаад сол дээр 2. За 1 дугаар руу доогоор нь явууллаа. Ми си. Тэгэхээр ми си ми сол 2-оо давуулж байна. Си сол доогоор нь явлаа. Ми си. За 2 гараараа марсан сургалт хийсэн бол одоо бүдрээ зэрэг тоглоод үзье. За баруун гарт 1 дахь октавын си нот 2 дугаар руу 100 гарт их октавын ми нот 5 дугаар руу зэрэг явлаа. Зэрэг ми ре. За ми дээр энд до нот. До сол. За дахиад нэг удаа тоглоё. За багш нь зөвхөн баруун гарын нотыг хэлээ. Си ми ре ми дээр до. За хурдан тоглол. За юм хэсэг байна. За цааш нь явлаа. Баруун гарт 2 дахь октавын ре нот 4 дугаараар 100 гарт их октавын ми нот. Зэрэг
ля дээр энэ зунгарт ля. Ля ми ля ми. Дахиад удаа тоглоё. Зэрэг ми си ля дээр. За энд ляга барьж байхад энд 100 гарт нот явж байна тийм ээ. За хурдан тоглолвол за юм явуулж байна. За цааш нь явлаа. 12 дугаар такт. 1 дугаар октавын сойл нот 1 дугаараар 100 гарт, их октавын сойл нот 5 дугаараар зэрэг явлаа. Зэрэг цааш нь явлаа. Си дээр си зэрэг. За дахиад нэг удаа. Бүгдийн зэрэг тоглох нь байна. 1 дугаар октавын сол энд их октавын сойл зэрэг явлаа. Зэрэг 100 гарт солигдсон. Зэрэг. За хурдан тоглолвол за 100 гарыг дандаа ингэж холбож явахыг анхаараарай. Тус нь ингэж тоглохгүй хана нэг нотноос нөгөө нот руу холбож явах нь. За цааш нь явлаа. Баруун гарт ми нот, зүүн гарт бас модал их тавын ми нот зэрэг тоглолоо. Дараагийн такт 1 2 давууллаа. 1 дагуур 1 явлаа. Си. Тэгэхээр багш нь зөвхөн 100 гарын нот хэлж явъя. Ми си ми сол си сол ми си. Хурдан тоглол. За нэг яг тусад нь давтлах хийгээрэй. За дараагийн хэсэг дахилт орж ирж байна одоо эндээс. За баруун гурнаас эхлээд яваад үзье. 1 дугаар октавын си нот 1 дугаараар си 2 дугаар октавын сол 5. За ми 3. Тэгэхээр си сол ми. Хурууны дугаарыг маш анхааралтай тоглоорой. За цааш нь явлаа. Дараагийн такт 2 дугаар октавын ре нот 2 дугаараар ре ми ре 2 си 1 2-оо давууллаа ля. Тэгэхээр нэг удаа ре ми ингэж аавшаа. Ре дээр жоохон барина. Ре ми ре си 2-оо давууллаа ля. За цааш нь явлаа. 1 дугаар октавын сол нот 1 дугаараар сол ре 5 дугаараар си 3 ре 5 ля 2 си 3 ми 1. Дахиад нэг удаа тоглоё. Сол ре си ре ля си ми. За тэгээд төгсгөлийн хэсэг байна. За ингээд ерөнхийдөө бадаг тахилтууд маань бол бүгд ижилхэн байгаа штэ. Нотны хувьд бол ижилхэн, үгнүүд нь солигдоо явчихж байгаа. За тэгээд хамгийн төгсгөлийн тактик ерөөсөө 3 бадаг яваад 3 тахилтаа явсныхаа дараа хамгийн төгсгөлийн тактик тоглох ёстой шүү. За си нот 2 дугаараар си ля си ми гэж төгсгөн. Хамгийн сүүлд нь энэ тактик тоглоно. Си ля си ми. За 100 гарыг үзье. За мөн л адил бидний яг тоглож байсан нотнууд байна. Их октавын ми нот 5 дугаараар ми си ми си. За өмнө тоглож байсан нотнууд болохоор багш нэг удаа л тоглоод явъя. Цааш нь явлаа. До 2 баг тавын до сол. За дараагийн такт мөн адил их октавын ми си. Цааш нь явлаа. Их октавын ля нот ля ми. За цааш нь явлаа. Их октавын сол нот сол ре. За цааш нь их октавын си нот си фа диез. За дараагийн такт их октавын ми си ми хоёроо давууллаа сол си. За цааш нь явлаа дараагийн такт төгсгөлийн такт
их тавийн си фа цааш нь их тавийн ми си ми. За хоёр гараараа маш сайн сургалт хийсэн бол одоо бүгдээрээ зэрэг тоглоод үзье. За дахиад хэсгээс явлаа. 14 дугаар такт баруун гарт 1 дэх тавийн си нот, 100 гарт их тавийн ми нот зэрэг тоглолоо. Зэрэг одоо ми дээр 100 гарт бага тавийн до. Баруун гарт барьж байгааг анхаараарай. Дахиад нэг удаа багш нь баруун гарынх нотыг хэлээ. Си сол ми дээр. За хурдан тоглол. За цааш нь явлаа. Баруун гарт 2 дахь октавын ре нот, 100 гарт их октавын ми нот зэрэг явлаа. За эхний нотоо зэрэг тоглоно. Дараагийнх нь 100 гарт си-гээ тоглоод араас нь баруун гарт ми-гээ тоглоно. За дахиад нэг удаа. Ре-с ми хоёрыг эхний нотыг зэрэг тоглолоо. Дараа нь 100 гарт си дарлаа, араас нь ми хурдан дарлаа. Тэгээд ре ми хоёрыг зэрэг дарлаа. Си зэрэг. Одоо ля дээр ля. Ля ми. За дахиад нэг удаа. Хурдан тоглол. За дараагийн такт 1-р октавын соль нот 1-р руу 100 гарт их октавын соль нот 5-р руу. За явлаа зэрэг. Одоо бүгдийн зэрэг тоглоно. Зэрэг. За дахиад нэг удаа. Багш нь зөвхөн баруун гарын нотыг хэлж яваа. Сол ре си ре ля си. Хурдан тоглол. За цааш нь явлаа. 1 дэх тавийн ми нот 1 дураараа 100 гарт их тавийн ми зэрэг тоглолоо. Баруун гар барьлаа. Си ми хоёроо тоглоо. Сол си. Дахиад ми сол си. За төгсгөлийн такт. Нэг ерөөсөө 3 бадаг 3 дахилтаа бүгдийн явж дуусны дараа хамгийн төгсгөлд нь тоглоно гэж багш хэлсэн тийм ээ. 1 дэх тавийн си нот 2 дугаараа 100 гарт их тавийн си нот зэрэг тоглолоо. Фа диез дангаараа ля дээр си зэрэг. За си дээр фа зэрэг. За ми дээр их тавийн ми зэрэг. Тэгэхээр нэг удаа си ля си ми дээр хурдан тоглол. За ингээд дуу маань дуусчихна. За нотоор тоглол бол ийм байгаа. За хэрвээ 100 гарынхаа нотыг тоглохгүй, фадл хүрийнхаа нотыг харахгүйгээр зөвхөн аккордны тэмдэглэгийг харж явъя гэвэл багш нь баруун гарныхан дээр аккордны тэмдэглэгийг бичиж өгсөн байгаа. Тэгэхээр аккордны 6 дугаар хичээлээ үтсэн бол аккордны тэмдэглэгээ хараад шууд бас тоглохоос боломжтой байгаа шүү. Багш нэг удаа тоглож үзүүлье. Зөвхөн аккордны тэмдэглэгийг хэлье. За явлаа. За И минор. 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 За, цааш нь явлаа. И минор бадаг орж ирлээ. И минор. И минор. И минор. И минор. И минор. И минор. Ди мажор. G мажор. И минор. Си мажор. И мажор. И минор. G мажор. И минор. И минор. И минор. Дахиад явлаа.
C major, E major, A minor, G major, A minor, B minor, E minor, E minor, B major, A minor. За баруун гарын нот бол яг хэвээр явж байгааг хараарай. За өнөөдрийн хичээл таамт байсанд баярлалаа. Дараагийн хичээлээр уулзлаа. Түр баяр та.